Самцано Nepal сурвалжлалын төвсрэлэн төлөвлөж буй Момшогийн бодлого болон бодолтод Японы засгийн газрын цэцлэг төлбөр буюу Момшочлалын 2019 оны материалын сургууль математик А-гийн бодлогын эндэр нөхөж юм бодлого байна. Дараагаас болон дараалал өгсөй Кан болохоор эерэг бүхэл тоо юм байна тий. Тэгэхээр 1 2 3 4 хэмжил явж байгаа. Ер нь натурал тоо гэж хэлж болно шүү дээ. Эерэг гэдээ хэлсэн юм чинь тэр 0-ыг бол оруулах хэрэггүй байх тийм үү. Тэгээд яг let p be prime number гэх p нь болохоор анхны тоо юм байна. 2-оос их анхны тоо гэнэ. Тэгэхээр анхны тоо болохоор 2 3 5 7 11 гэх мэтчлээ. Өөртөө болон нэгт л хуваагддаг тийм байгаа тийм үү. 4 гэхээр болохоор 2 хуваагдчих шүү. Тэгэхээр 4 бол анхны тоо биш. Арахгүй тий. Тэгээд яасан бэлээ гэсэн чинь 2-оос их гэсэн юм чинь энэ хоёрыг нэр ачиж. Ерөн сундаа нэг анхны тоо юм байна. Тэгвэл 2pk 2-ын k зэрэг p гэсэн энэ нэг тооны бүх хуваагдчдын нийлбэр нь юм байна гэсэн юм чиж. Тэгэхээр яг хөө зүгээр ингэ хийчихдэг. Нэг амархан жишээ авч 2-ын kp гэдэг авч. 2-ийнх нь 2 зэрэг гэж байна. K-ийн оронд 2-ын тоо тавьчих тий. Эерэг бүхэл тоо гэсэн юм чинь. P-ийн оронд болохоор анхны тоо гэсэн юм чинь зүгээр 3-ын тоо тавьчих тийм үү. За 2-ын 2 зэрэг 3 гэдэг чинь юу вэ? 2-2-ийн 4 3 12 тийм үү. 12-ийн бүх хуваагдчд гэхээр юу юм? За 1 байж болж байна, 2 байж болж байна, 4 байж болж байна. Өөрийнх нь 3 байж болж байна, 6 байж болж байна, 12 өөрөө байж болж байна тий. Тэгвэл бага эдрийг нь бүх хуваагдчдыг нэмээд өгөхгүй. 1 2 3 4 6 нэмэх нь 12 гээд ингээд 3 6 10 16 28 юм шиг байна тийм үү? 28 гэд. Ийм нийлбэрийг нь л яхаа ингэж бичнэ гэсэн тийм юм ерөөхдөө л нэг байна. За 2-ын kp гэхэд бид үнийг ингэж хэлж болно шүү дээ. Угаас нэгт хуваагдана. За 2-тоо хуваагдана. 2-ын квадрат буюу 4-т хуваагдана, 2-ын куб буюу 8-т хуваагдана. Гэх мэтлийн явсараад 2-ын k зэрэгтэй хуваагдана үстэй. Тэ энэ одоо яхаа бага 2-ын зэргүүдийг тавьчихж байгаа. За одоо болохоор дахиад нэгт хуваагдана. За нэгээр нь ч яг юу юм? 3-т хуваагдана тийм үү? Нөгөө p гэдэг анхны тоонд хуваагдана тий. P-д хуваагдана. За 2p-д хуваагдана. 2-ын квадрат p-д хуваагдана. Гэх мэтлийн явсараад 2-ын k-p-д хуваагдана гэж. Одоо энэ дээр болохоор 3-таа хуваагдана. 3-ыг 2-оор үрдсэн юм хуваагдана. 3-ыг 4-оор үрдсэн юм хуваагдана гэх мэтлийн тавьчихж байгаа. Одоо түлхээ бүх багш нь гэхээр ерөөсөө ийм л юм байна л гэсэн. Одоо дэрийг бүгдийг нэмчих гэхээр ихэ. Нэг дээр нэмэх нь 2-ийн 1 зэрэг, нэмэх нь 2-ийн 2 зэрэг, нэмэх нь гэмшлээс ороод нэмэх нь 2-ийн k. Нэмэх нь гэснээр p нэмэх нь 2-ийн p, 2p нэмэх нь 2-ийн квадрат p нэмэх нь гэмшлээс ороод нэмэх нь 2-ийн kp гэдэг. Энэ нийлбэрийг олох гэдэг. Тэгвэл болохоор энэ ч болохоор зөвхөн геометри прогресс шүү дээ. 1 нэмэх нь 2-ийн 1 нэмэх нь гэмшлээс ороод анхны гишүүн 1 тэгээд юу яа. Үржигч нь 2-ийн тоотой. Ийм геометри прогресс. Нөгөө талаас нь p-г нь хаалхан саргаж юм бол бас нөгөө геометри прогресс нь дахиад гараад ирж шүү дээ. Нэмэх хэмжлээс 2-ын k. Тэгвэл энэ нэг юмыг хаалхнаас гаргачих л та. Тэгэхээр нэг дээр нэмэх нь 2 нэмэх нь хэмжлээс ороод нэмэх нь 2-ын k зэрэг хаалхнаас гаргаад энэ дээр нь болохоор нэг нь үлдэн шүү дээ. Нөгөөт нь болохоор p болох юм уу? За. Ерөөсөө ийм юм шүү дээ. Гээд бичиг гэсэн чинь энэ дээр нэг дээр нэмэх нь гэсэн p. Тэгвэл нэгний эс дээр болохоор p-гийн тавих юм байна тийм үү? Нэг 8 дээр нь болохоор хасах нийтэйгээ тавьсан байгаа юм. B1 геометри прогрессийн нийлбэр тавья тий. За B1 нэмэх нь B1 Q нэмэх нь цэг гэсээр хагаад нэмэх нь B1 Q-ийн N-с 1 гэж хөө. Тэгжиж яхалаа. Энд дээр 1 зэрэг байсан 2 зэрэг 3 зэрэг гэж юусараад N-с 1 боллоо гэх. Энд бол N-с 1 ширхэг гишүүн байна. Энийг нэмлээ. За N ширхэг гишүүн байгаа юм. Тийм бол тэнцүүгээд нийлбэр нь болохоор B1-ийг үрждэг нь Q-ийн N хасдаг 1 хоохон Q-гээс 1 гэсэн ийм том яваа тий. Энэ болохоор хэдэн гишүүн байгаа юм бэ гэсэн тийм нийлбэр байгаа шүү тийм үү? За одоо манай тохиолдолд 1 гэж эхлээд 1 2 2-ийн квадрат цэг нэмэх нь 2-ийн k батал гэж байгаа тийм үү. Тэгэхээр би B1-ийн тал тавьсан гэсэн үг шүү дээ. Анхны гишүүн 1-ийн тоо юм байна. За тэгээд хэдэн гишүүн байгаа вэ гэдгийг олон зөвд олох хэрэгтэй. Энэ одоо 2-ийн 1 зэрэг шүү тийм үү. 2-ийн 1 2-ийн 2 гэж явсараад 2-ийн k юм бол энэ одоо арталт нь k шиг юм байна шүү дээ. Одоо энийг нэмэхээр k дээр нэмэх 1 гишүүн байгаа юм байна. Тэгэхээр 2-ийн k дээр нэмэх нь 1 шиг гишүүн байгаа шүү гэж тэгээд хасны хуваах нь яхан Q-аас нэг 2-аас нэг гэж тавилаа. 2-аас 1-ийг хаслаа. 1-ийн тоо. Энийг бол хайчих болно. Энэ 1-ийн тоо, энийг бол хайчих болно. Энд дээр юусе 2-ийн k дээр нэмэх 1 зэрэг хасна гэж тавих юм байна. Энд дээр юу юм? 1-ийн 8 дээр нь болохоор 2-ийн k дээр нэмэх 1 зэрэг гэж тавих юм байна. Хаснатай нэг нь нэмэх 1 дээр юм байт тий. Цаашнаар гарч ирсэн өгнүүд гэхээр юм өгнүүд байна. Эерэг бүхэл тоо. Уул нь бүхэл тоо илээ натурал тоо гэх юм болохоор тоологдол байгаа тийм үү? 1 2 3 гэх мэтчлэн явж байна. Хэрвээ бүхэл тоо гэж юм болохоор натурал тоонууд тэгснээс сөрөг натурал тоонууд тий хас 1 хас 2 хас 3 гэх мэтчлэн тэгснээ бас дахиад тиг орно гэж байх хэрэгтэй тийм үү. Тэгэхээр бүхэл тоо гэх юм болохоор ийм тоонуудыг хэлж байгаа. Гэхдээ эерэг гэсэн юм чинь болохоор 0 чинь бас нэг эерэг гэхин цаашийн сөрөг гэхин цаашийн нэг сар муу юм шүү дээ. Тэгэхээр 0-ыг нь хайчих. Ерөөсөө ийм байдлаар бодчихгээд тавьсан тий. За анхны тоо болохоор өөртөө болно нэгт л хуваагддаг тийм үү. Тэгэхээр одоо яг тийм дээ 4-ийг болохоор 2 хуваажуулаад байгаа тий. 2 гараад ирнэ гэж. 5-ыг болохоор 5 хувааж болно, 1 хувааж болно. Өөр юм байхгүй.
5-ыг яг 2 дугаар чинь болохоор яг 2.5 гаргаж болно л да. Энийг тодорхойтой болчихж байгаа болохоор энийг хуваагч нь гэхгүй гэдэг. Тэгж болохоор анхны тоо гэж тийм тодорхойлолт гаргаад байгаа тийм. За divisor гэдэг нь хуваагчуд маань байсан, нийлбэр маань байсан. За нэг лайн байла. Баярлалаа баяртай. Дараа дахин уулзъя.